За сайн байцгаана уу оройн нэмэнд манай Чикагод оройн нэмэнд Монголд одоо өглөө болж байгаа. За өнөөдөр би ахаад манай ээлжид оройны хоолыг 30 минутын дотор хоол хийх аргануудаас заагаад өнөөдөр би цөв хийх гэж байна. За өнөөдөр хүүхдүүдийн хүсэлтээр хийж байгаа болохоор тэгтээ надад айгүй их одоо цөв яаж хийх вэ? Тосгүй яаж одоо усгүй тосгүй яаж одоо цөөвөн гой амттай хийж болох вэ гэдгийг надаас байн хүмүүс асуудаг учраас өнөөдөр би цөөвөн ахаад хийх гээд миний өмнөх видеонууд дээр цөөвөн яаж хийх юунууд зааврууд бол байгаа. Гэхдээ өнөөдөр ахаад нэг арай жоохон өөр ногоо могоотой жоохон өөр аргачлаад яаж одоо манай электрик цахилгаан тоогоог ашиглаад цөв яаж амархан 30 минутын дотор хийж болохыг өнөөдөр зааж өгье. За цөөвөнгөөс гадна өнөөдөр би 100 болж байна. Одоо жимс элбэг дэлбэг болж байгаа учраас би өнөөдөр яаж шиугаг 2 аргаар яаж идэж болох вэ гэдгийг өнөөдөр зааж өгнө. Тийм болохоор би өнөөдөр жимсээр яаж айгуу гоё салаад амттай гоё салаад хийж болох вэ? За тэгэхээр энэ бид нэр ихэнх үед одоо жимсээ аваад талын хаяад байдаг. Тийм болохоор одоо хаягдал үүсгүйгээр гоё амттай жимсний салааднуудыг яаж одоо салаад масрынхаа машиныг ашиглаад хийж болохыг үзүүлнэ. Дээрээс нь өнөөдөр би бас watermelon ice cream одоо зайрмаг одоо яаж мөсөн зайрмаг яаж одоо энэ шивгаагаар бас хийж болохыг өнөөдөр бас таамаг үзүүлнэ. За тийм болохоор өнөөдрийн хийх юм байна 3 юм хийн. Нэгдүгээр цөөвөнга болж байгаа хооронд нь би энэ жимсээр 2 төрлийн жимсээр яаж зайрмаг шиг гоё ice cream хийж болох вэ? Тэгээд гоё жимсний салаад яаж амархан ерөөсөө бүгд 5 минутын дотор яаж амархан гоё хийж болохыг өнөөдөр та нарт зааж өгье. За миний нэрийг Эни гэдэг. Би одоо салаад мастрын албан ёсны одоо дэлхий дээр байгаа цорын ганц дилер байгаа. За манай офис Чикагод байдаг. Тэгэхдээ бид нар борлуулалтаа дэлхийд даяар Монгол руу бас явуулдаг. Ерөнхийдөө Чикагоос Улаанбаатар руу. Тийм болохоор амархан хурдан худалдаа авалт хиймээр байвал бид нартай холбогдож болно. За эхнийхээ хоолыг эхлэе. За би электрик тоогоо дөрөв хамгийн түрүүнд миний мах ерөнхийдөө хагас хөлдөө байгаа. Би нөгөө энэ чинь сонгоно хоосон тоогоо байгаа. Ямар ч тос хийгээгүй. Би сая энэ тоогоон дээр цөөвөнгийнхаа гурилыг 450 градустай хайраад ингээд бүгднийг хэрчээ тавьсан байгаа. За тэгээд тэр тоогоогоо ахиж би угааж моогүй яг тэр тоогоо ашиглаад одоо цөөвөн гаях гэж байна. За ингээ хэрвээ ингээд та нар тоогоогоо ингээд сэгсрэх юм бол энэ чинь шингэн сонсогдож байгаа. За энэ шингэн юу вэ гэхээр энэ шингэн тоогоон дотор чинь хоёр төмөрний дунд одоо суурьнд нь тос байгаа гэсэн. Тэр тос ямар учиртай юм бэ гэхээр энэ электрик одоо тоогооны одоо галыг жигд болгодог гэсэн. Энд байна уу, дунд байна уу, хажууд байна уу хамаагүй тоогоо чи яг жигд одоо 400 градусаар халааж байгаа гэж байна. За тэгэхээр би цөөвөнга эхлээд би 400 градусаас эхэлнэ. Ямар ч тос ус юу ч хийгээгүй тоогоо хоосон байгаа. За би хамгийн түрүүнд сонгоно юм. За сонгоно хийгээд би дээрээс нь за тэгээд би хагас хөлдөө махаа хийжээ. Би махаа ингээд аваад зөөлөн байгаа дээр ингээд хэрчээд хоол ихэд бэлэн болгоод жижиглээд ингээд хөлдөөчдөг. Тийм болохоор ингээд дараа нь хоол ихэд аюу амар ахаад юу яагаад махцах хэрчин гэж цаг өрөхгүй нэг удаа хэрчээд бүгдийн жижиг ууданд хийгээд ингээд хөлдөөчдөг байгаа. За ингээд юугаар хийчлээ махаа хийчлээ. Махаа 5 минут болж байгаа хооронд би цөөвөндөө хийх ногоонуудаа өнөөдөр хэрчиж үзүүлье. За цөөвөнгийнхаа ногоог би 3 номерын салаад мастрын 3 номерын хутгаар хийчихэж байна. 3 номер болохоор хуурга шүл мүлэнд одоо хийх ногоонуудыг хэрчгээд аюу гоё хэмжээ нь гоё таардаг. За би өнөөдөр цөөвөнд жоохон байцаа хийн. Жирийн төмс зүгээр шар төмс хийн. Тэгээд бас амтад төмс гэдэг нөгөө sweet potato гэдэгтэй ийм оранж өнгөтэй энэ улбар шар өнгөтэй ийм 2 төрлийн төмс хийн. Тэгээд бас жоохон би брокколи бас нэмэж хийн. За яагаад ийм олон төрлийн ногоо хийж байгаа юм бэ гэхээр ногоо гэдэг нь олон төрлийн ногоо идэх тусам олон төрлийн витамин, минерал идэх гэсэн. Олон төрлийн өнгөтэй ногоо маань олон төрлийн витаминтэй гэсэн. Олон төрлийн амттай ногоо маань амт гэдэг маань минерал. Тийм болохоор
Би болвол одоо хоолндоо минимум 3-аас 4-5 төрлийн ногоонууд хийж одоо баяжуулж ганцхан одоо цөөн гэхээр мах гурил биш тэрний хажуугаараас олон төрлийн ногоогоо хийгээд одоо өдрийнхөө авах ёстой витамин минералуудаа ногоо хүнснээсээ илүү авахыг хичээдэг. За тэгэхээр би 3 номерынхаа юун дээр би жижигхэн төмөс болохоор би энэ салат мастрынхаа юун дотор хийгээд ингээд төмөс маань болчлоо. За одоо би та нар анзаарч байгаа бас би бас төмсөө ерөөсөө арилгаагүй. Энэ өмнөх төмсөөс арилгаагүй яг төмснийхээ хальстай ирчиж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр хальсан дотор яг хальсны дээр одоо 1-2 мм-ийн тэр хальсан дотор байна. Одоо файбер эслэг юм байж идэг. Дээрээс нь одоо витамин минерал нь бас тэрэндээ агуулгаддаг учраас одоо ходоодны одоо хөрвүүлзэх тэр одоо ажиллагааг одоо явуулах те ходоодын чинь хоолой чинь сайн шингээх, өтгөн сайн гаргах юм бол ногоогоо ингээд хальстай нэгдэж байгаарэ гэж хэлмээр байна. За ингээд sweet potato бас ирчээд хэрччлээ. За 3 номер ихээр ерөнхийдөө ийм хэрчилт гарч байгаа би ойртуулад үзүүлчихье. За ийм 3 номер дээр ийм хэрчилт гарч байгаа. За байцаагаа болохоор би 5 номерын юун дээр ковн дээр 5 номер дээр байцаагаа хичнэ. Та нар байцааныхаа голыг идчихгүй юу? Ихэнх айлууд голоо байцааныхаа голыг хайчдаг. Би бол байцааныхаа бүр голыг бүр ингээд тултал ингээд хэрчээд өгдөг байгаа. Тэгэхээр энэ байцааны голыг бүр ингээд дуустал нь та нар ингээд би зүгээр ингээд гар барих л юу дээдлийн үлдээсэн байгаа. Бусдыг нь бол бүгднийг ингээд жижиглээд хэрчээд хоолндоо хэрэглээрээ бас одоо байцааны хамгийн одоо гол шимт хижээл витамин минерал нь хоолдоо явж идэг учраас битгий голыг хаяараа. Тийм болохоор гол бид нар байцааныхаа гол эсвэл ногооныхаа хальсыг хаяад байна гэхээр одоо манай хогны сав аюу эрүүл гоё витамин тижээлэг хоол идээд байдаг. Бид нар өөрснөө болохоор одоо хамгийн одоо үнэтэй зэнтэй дээр одоо витамин минерал байгаа юмнуудаа хаяад байдаг. Тийм болохоор өнөөдрөөс миний энэ хичээлүүдийг үздэг хүмүүс сайн мэдж байгаа. Би нэг байнга ярьдаг. Тийм болохоор хальсаа бити аваарай. Болвол хальстай нэгдхийг бодоорой. За тэгээд байцааныхаа бас голыг хэрчээд жижиглээд шүлмөл муургандаа цөөн идэртэй ингээд хийж болно шүү. За ерөнхийдөө мах ерөөсө 50 минут 50% болчихсон байна. 5 минутын 5 минут бараг болоогүй. 2-3 минут л болсон байна. Сая би ногоо ирчихээ. За би ногоо хийхээс өмнө юу яагаад давс перцийг хийгээд тэр за би перцээ хийгээд дээрэс нь би надад хүмүүс аюух давс асуудаг. За энэ давс Costco-д байгаа, Costco-д ч байгаа, Amazon дээр ч байгаа. Энэ бас аюу сайн одоо минерал өндөрштэй, сайн чанарын давс идэхийг бодоорой. Би одоо өөрийнхөө гэрийнхээ хоолнд Монгол жамц давс эсвэл энэ давсыг авч хэрэгэлдэг. Би линкийг бас оруулаад дараа нь видеоныхаа доор тавьчихна. За иймэрхүү ийм кристаллын ийм юу байгаа. Энэ болохоор далайн давс. За тэгэхээр манай жамц давс, далайн давс бол одоо минерал одоо биднэрт хэрэгтэй одоо бидний биеинд хэрэгтэй минералаар их сайн минералаа хадгалсан байдаг. Одоо зүгээр жирийн одоо Америкт дэлгүүрүүдэд байдаг нөгөө цэнхэр өнгөтэй нэг зонтог барьсан хүүхдийн зурагтай Morton salt байдаг шүү дээ давс байдаг. За тэр бол одоо хамгийн муу давсаа тэрэн дотор ямар ч одоо хэрэгтэй шимт хижээл байхгүй, хэрэгтэй бидний биеинд хэрэгтэй минерал байхгүй. Зүгээр одоо химийн аргаар одоо гаргаж ирсэн тийм цагаан давс байгаа. Тэрийг аль болохоор битгий хэрэглээрээ болов одоо энэ шиг ийм sea salt тийм үү mountain одоо уулны ягаан давс эсвэл ийм далайн давс эсвэл манай өөрийн Монголын жамц давсаа илүү хэрэглээрээ. За одоо ерөнхийдөө мах ерөнхийдөө 50% 60% болчихсон учраас би одоо дээрээс нь шууд нөгөө хэрцсэн
3 төрлийн юугаа ногоогоо хийлээ. Би бас жоохон юу хиймээр вэ? Жоохон ийм mushroom flavor dark soy sauce гэж байгаа юм өтгөн цуу байгаа. За би энэс жоохон ихийг ерөөсө шаардлагагүй. Жоохон хийхэд хангалттай юм. Аюу өтгөө учир. За би дээрээс нь жоохон сармис хийн. Ерөө өвөл зунгүй би бүх хоолндоо сармис хийдэг. Минимум нэг 4-5 ширхэг сармис хоол болгондоо хийгээрээ. Яагаад гэвэл сармис маань тийм үү иммун системийг сайжруулдаг. Хүүхдүүд ханиад хүрэхгүй, хүүхдүүдийн бие чирэг байна тийм үү. Гэр бүлийнхаа би одоо эрүүл мэндэд чинь одоо сармис байнга идчих хэрэгтэй. Тийм болохоор би өвөл зунгүй байнга ерөнхийдөө минимум 4-5 ширхэг сармис байнга хоолндоо хийдэг. За тэгээд ногоогоо хийсний дараа би одоо юу яагаад хайраад хэрцэн гоймонгоо хэрцэн гурлаа хийлээ. Өнөөдөр бид нар гурвуулхнаа хоол идчихэж байгаа учраас би нэ хийхгүй. Ерөнхийдөө бусдын би зүгээр хөлдөөгөөд дараа өөр хоолнд хийхэд би хөлдөөгөө тавьчихна. Тийм болохоор за ингээд одоо бүх юмнуудаа хийлээ. Таглалаа. За тэгээд би электрик тогооныхаа юг температурыг 400 градусаас 250 градус болгоод 250 градус болгоод цагийн 50. Цаг дээр бид нэг ойролцоогоор нэг 18 минут байхад болоо. Окей. За тэгээд би буцаагаад тогооныхаа залгуурыг тавилаа. Одоо би ингээд юу яагаад 18 минутын дараа өөрөө унтраад тасарчин. Тэгээ хоол чинь бэлэн болно. Одоо энэ тоогоотой би ахиж сууралдахгүй, ахаад энэ тоогоо шалгахгүй, ахаад энэ тоогоонд ерөөсөө гар хүрэхгүй гэсэн. Окей. За энэ хооронд би юуныхаа 3 номерынхаа юг угаагаад тэгээд би жимснийхаа салаад болон шиваагаар яаж өнөөдөр би айскрим хийж болдгийг та нарт үзүүлье. Тийм болохоор би 3 номерынхаа хутгийг эхлээд угаагаадах юм. За өнөөдрийн би жимсний энэ салаатанд би 3 төрлийн жимс хийж байгаа. За шиваа хийж байгаа. Ийм улбар шар өнгөтэй ийм melon, cantaloupe гэж англиар хэлдэг. Одоо монголоор одоо ямар нэртэйг энэ одоо сайн бас нэг гуаны төрөл. За тэгээд нэг оранж хэрэгтэй. За одоо өнөөдөр би яаж энүүгээр амархан гоё салат хийж болохыг жимсний салат хийж болохыг үзүүлье. За би энэ 3 номерын хутгаа хийчихсэн байгаа. 3 номерын ийм хутга байгаа. За 3 номерынхаа хутгийг хийгээд би дээр нь байдаг энэ хамгаалтаа аваад за тэгээд би энэ жимсээ доошоо энэ жимсэн талын доошоо гараад энэ хальсыг арилгахгүй хальс нь ингээд тэр чигээрээ байгаа. За тэгэхээр өөрөө бас ингэж заавалчгүй одоо жимс арилгах шаардлагагүй ингээд би амархан яаж одоо өөрийнхөө ажлыг одоо хоолыг цагийг чинь багасгаж өгч байгаа гэсэн үг. Окей. За тэгээ 3 номер дээрээ сайн дараад ингээд cantaloupe-ийнхаа ингээд хальсыг ингээд салгаад өгч гэнэ гэсэн. Окей. За тэгэхээр би энэ 3 номерынхаа нөгөө хутган дээр энийгээ ингэж дарж өгч ингээд хоёр талаас нь ингэж дарж өгч ингэж доошоо дарж байгаа шүү. Окей. Тэгэл 3 номерт ингээд юу яагаад одоо ийм гоё жимсний ийм хэрчилтүүд гарч ийн гэсэн. Окей. За ингээд юугаа хийчлээ, cantaloupe хийчлээ. За одоо би шиваагаа хийгээд тий. Бас яг адилхан шууд дээрээс нь дараад болоо. Окей. За ингээд шиваа цэвэрлчихэж байна. Ерөөсөө энэ салаад ерөөсөө 5 минут тэгээ гоё амттай хийхэд амархан манай салаад мастрын машинадтай айлуу зөндөө байгаа. Тийм болохоор машина ингэж ашиглаад ийм гоё жимсний салаад хийгээрэй гэж хэлмээр байна. За ингээд 3 номерын хийх зүсгэлтүүд маань дууссан. За одоо би 1 номероо энэ салаад мастрын 1 номерын хутгаар номернууд энэ хутганы арталт чинь 1 2 3 4 5 гэж бичсэн байгаа шүү. Окей. Зарим хүмүүс намайг нөгөө номероо яаж мэдээд яаж хэлээд байгаа энэ арталт нь номер нь байгаа. Окей. За 1 номерынхаа юугаа хийгээд хутгаа хийгээд
буцаад гарныхаа хамгаалтыг хийгээд би нөгөө оранж энэ оранжийг би угаагаад цэвэрлээд одоо тийм болохоор би энэ оранжныхаа энэ харсыг нэг номерын юун дээр ингээд zest хийж өгнө. Zest гэхээр одоо энэ гаднах энэ одоо лимон, оранжны те энэ гаднах энэ харсыг ингээд жижиглээд энэ амар гоё ингээ гэрээр дөрөн гоё одоо оранж үнэртэж байна. Хэрвээ та нар үнэртэж байгаа бол үнэртэж чадах байсан бол одоо ингээ айгуу гоё ингээ оранж үнэртэн. За тэгээд ингээд харсын ингээд юу яагаад zest болгоод ингээд авсан байгаа. Zest гэдэг нь юу юм бэ гэхээр би энэ та нарт үзүүл юм нарийнхаа юм жижиг ингээ хийгээд ирчээд өгсөн гэсэн үг. Окей. За тэгээд оранжныхаа zest-ийг энэ юундаа хийгээд гар ийшээ хийхэд зүсэхгүй гар буцаагаад энэ гадна одоо энэ хутгных нь гадна ингээ наалтсан жимсээ авахд ингээ буцаад эргүүлэхэд зүсэхгүй ганцхан ийшээ эргүүлэхдээ ийшээ гар хийж болохгүй учраас дандаа энэ хамгаалтан дээр гараа 45 градустай ингэж хуруунуудаа энэ дээр тавьж ингэж хамгаалах хэрэгтэй шүү. Окей. За ингээд энийг би хэрчээд одоо энэ дундуур нь хэрчээд хагас яг дундуур нь ингэж хэрчээд одоо энэ оранжаараа би жуус гаргаж өгнө. Энэ жуус нь энэ салаадны маань одоо амтлагч одоо дрессинг те амтлагч гэсэн. За ингээд оранжныхаа шүүсийг ингэж нэг номер дээрээ зүгээр шууд ингээд дараад ингээд шүүсийг гаргачихж байгаа. Окей. За тэгэхээр ингээд оранжо харсын ч идээд, доторхын ч идээд те тэгээд гоё амттай салаад болно гэсэн үг. Окей. Sophia, are you home? Can you come here? National mommy need you absolutely. I want you to taste something. За манай охин гадаа сая тоглож байгаад ороод ирлээ. Би охиноороо амтын шалгуулад та нарт ямар амттай байгааг нь манай охин хэлж өгнө. Яад үл хүүхэд худлаа ярихгүй тийм үү? Come here girls. Come Bella come. Sophia come. За манай охин манай 3 дахь охин энд байна. За манай Bella манай хажууд айлын охин. За ингээ хоёр хүүхэд ирсэн байна. So I made a fruit salad. Okay. I want you to be a tester, okay? So it has 2 different melons. It has orange zest and orange juice, okay? I'm not gonna put too much. If you want more, I'll give you more, okay? But I want you to try it first, okay? So хүүхдүүд ямар амт? Sophia, can you get two forks? За хүүхдүүд одоо энэ салаад жимсийн салаад ямар амттай болж байгааг одоо та нарт хэлнэ. Би энэ чи гойгоо яриад байдаг тийм үү? Яг одоо амьдаар нь та нарт тест хийлгээд үзье. Okay. Try the salad. Come here, Bella. Come to on the video and tell me how's the salad. Is it good? Oh, really good. Mm-hmm. Okay, really good. Yes. Mm-hmm. How does it taste? It's nice and refreshing, yeah. Mm-hmm. Mm-hmm. And how's the flavors? Yeah. What can you taste? Can you taste what? I can taste orange. You taste orange. And cantaloupe. And cantaloupe, yeah. And watermelon. Yeah, watermelon. Would you eat this salad every day if I made you this salad? Okay, I'll send you this with you to give it to your mom later. Okay, so the girls can try it too. Okay. За ингээд манай жимсний салаад ийм гоё өнгөлөг. Энэ дотор raspberry хийж болно, blueberry хийж болно, юу хийж болно, strawberry, гүзээцгэн хийж болно. Ямар л бол ямар жимс нэмээд гоё өнгө оруулаад гоё баяжуулаад гоё хийж болно. Окей. За одоо би энийг өнөөдөр манайх тийм их олон хүн байхгүй болохоор энийг хажуудлынхаа айлын гэр бүлд нөгөө явуулчих. Бид нар энийг идээд гоё авах. За би одоо гоё ice cream. I'm gonna show you guys how to do watermelon ice cream. Okay? So watch. So what I did is I froze watermelon in the freezer. За тэгэхээр би юугээ шивгаага юун дотор хөлтөөгчөнд хийгээд хитэн цаг болгоод хөлтөөсөн байгаа. За энэ миний хөлтөөсөн шивга. Okay, ингээ хөлтөөсөн байгаа. So I froze it. It's frozen, okay? За тэгэхээр Солонгос нөгөө нэг ресторанууд, Солонгос дэлгүүрүүдэд ийм нөгөө айстэй ийм мөстэй ийм гоё юунууд десертүүд байдаг шүү дээ, тийм үү?
амттангууд. За тэрийг би өнөөдөр гэртээ яаж амархан гоё ямар л бол ямар жимсэг энэ заавалчгүй шийгүү авах шаардлагагүй алин байж болно, лимон байж болно, оранж байж болно. Бүх төрлийн жимсийг хөлдөөгөө энэ миний энэ аргаар хийж болно шүү, окей. Өнөөдөр би шивагаар хийж байна. Яг одоо шива хямдхан байна. Манай одоо Америкт бол дэлгүүрт том шива одоо нэг 6-7 долларт бол аюу гой том шива авчин. Тийм болохоор одоо яг сезон байгаа учраас та нар энэ жимсээрээ яаж гой хүүхдүүдэд илүү эрүүл гой десертүүд, гой айскримүүд одоо дэлгүүрийн одоо тийм бөөн одоо чихэр болсон, эсэн бусан химийн бодис орсон маруужин биш. Ийм гэрийн аргаар гой айскрим яаж хийхийг өнөөдөр та нар зааж бий. За би нэг номерынхаа юуг буцааж аваагүй байгаа. Нэг номерын хутхан дээр хэвээр байгаа. За ингээд хөлдөөсөн би энэ юугаа ингээд so I'm making ice shavings with watermelon. That's so cool. Okay. Now, за ингээд би ингээд бүр дуустал нь энийгээ ингээд юу яачлаа. За би ахаад энэ ice cream юу яа. За ийм аргаар бүх төрлийн ice cream-ийг хийж болно. Ямар бол ямар юугаар жимсээр хийж болно шүү, okay? So this, you see how cool it is and easy. За, одоо би энийг аяганд хийгээ. Okay, now I'm gonna give you guys a nice dessert. За би энэ хоёрт одоо айскрим юу нөгөө юуныхаа айскримыг хийж үзүүлье. So I'm gonna put some mangoes, okay, on as a topping for the ice cream. I'm gonna put some mangoes. За би энэ айскрим дээр энэ шивганыхаа айскрим дээр би жоохон юм жижигэлцэн юм мангонууд байгаа. Жоохон манго хийгээд. Okay. And my friend made me a raspberry preserves. Манай найз надад өгчдөр ийм raspberry-гаар хийсэн ийм варен шиг ийм гоё юу өгсөн. Гэрийн яг өөрийн хийсэн ийм raspberry-гаар хийсэн ийм гоё варен өгсөн. За энэс би жоохон аваад энэ дээр ингээд дээр нь тавиад өг. Look at this. За ийм гоё айскрим болж байна. За та нар энийг ингээ хүүхдүүдтэй өгөх юм бол come over girls. I want you to testify again one more time. Get your forks so you can try it. Okay? Take this one. Try this, Bella. Come here on the camera and let me know what you feel. What does it taste like? How does it taste? It's really good. Really good? Would you like this kind of dessert? Yeah. Yeah? Should I open my ice cream shop? Okay, Sophia, here's yours. Try. How's the raspberry? Isn't it good? Mm-hmm. Yeah? How is it? The mango goes good with watermelon. Yeah? Mango goes really well with my watermelon, yeah? За ингээ хүүхдүүд маань ямар ч байсан эднэрт таалагдчихэв. Тийм болохоор ингээд ice cream юм watermelon ice cream шууд өөрөө гэртээ хийгээд янз янзын юм жимстэй янз янзын гой гой юмар ингээд баяжуулаад энэ дотор экстра ямар ч одоо чихэр ороогүй яг жимс өөрийнхөө жимсээрээ яг гой ингээ амттай хүүхдүүдтэй юм гой эрүүл гой амттай гой юмнуудыг ингээд гэрийн нөхцөлд ингээд хийж болох нэ. Тийм болохоор миний энэс санаа аваад тэгээд хийгээд гэртээ хийгээд үзээрэй. I want to try too. За би өөртөө бас нэг хийгээд амсаад үзье тий. За би watermelon-гаас хийлээ. Тэгээд mango энэ дотор байна. Тэгээд жоохон raspberry-гаас аваад хийчихье. За минийх юм болж байна. Ийм raspberry-тэс юутай mango-тай. За би өөрөө амсаад үзье. This is so good. Isn't it? And the raspberry is beautiful, yeah? Matches.
За найздаа баярлаа гэж хэл амар гоё raspberry надаа варен өгсөн. Тэгсэн энэ марууд энэ юутай шивганы энэ ice creamтэй манготой бүр тасархаа гоё тохирч байна. Svetlana, if you're watching this, спасибо, очень вкусно. Very tasty. Okay, that's it. So I have 5 minutes right now left. Oh, I'm now still talking in English. Одоо 5 минут үлдсэн байна. Манай цөөн болоход 5 минут дутуу байна. Тийм болохоор би 5 минутын дотор одоо энэ 6 сард ямар промонууд явж байгаагийн тухай би нэг 5 минут ашиглаад яриадах юм. За одоо энэ манай энэ салаад мастрын сайн миний салаад хийсэн айс крим хийсэн энэ салаад мастрын энэ машин маань одоо ногоо жимс хэрчгээд зориулттай мах хэрчихгүй шүү. Тийм болгоо ногоо жимсний зориулттай тог ямар ч хэрэггүй ямар ч юм залгах юм байхгүй. Do you want more, Bella? I have bunch left over. You want more? Okay, I'll give you more. Do you want mangoes? Don't a lot. Here's the watermelon. Here's the mangoes. Okay. Thank you. And then It's good. I have enough. You have enough? Yeah. Okay. Thank you. Okay. За ингээд хүүхдүүдэд ямар ч байсан десертийн хоолноос өмнө өгчлөө. За 4 минут үлдсэн. За 4 минутын дотор манай салаад мастрын машиныг биднэрт 3 айл санал болгоод авах боломжтой. За дээрэс нь манай энэ 80 жилийн ойд гарсан манай салаад мастрын 17 ширхэгтэй ийм гоё хутганы сет гарсан байгаа. За би камер дээр ингээд ойртуулад үзээдгий. Манай Чикаго хаваар байдаг манай кастомерууд нэлээд олон хүмүүс энийг хожсон байгаа. Дээрээс нь манай сая цагаан сарын юугаар төрүүлсэн бүх одоо манай хутганы сетийг бас авсан байгаа. За яаж мэдгүй манай наадмын бас төрүүлсэн бүх бас авч магадгүй. Тийм болохоор ингээд манай энэ хутганы энэ сет 17 ширхэг бүх төрлийн одоо гэрт байх ёстой том жижиг стейк гэд бүх төрлийн хутга энэ дотор байгаа. Тийм болохоор манай энэ хутганы сет хаад өөр хутга авах одоо ямар шаардлага байхгүй. За тэгээ манай энэ 17 ширхэгтэй хутганы сет эсвэл энэ манай салаад мастрын машиныг манай энэ 6 сард одоо биднэрт 3 айл санал болгосон айлууд одоо өөрийнхөө гэр бүлийг дээрээс нь 2 найзаа ч юм уу те 2 хамаатан садангуудаа эхнэр нөхөр хоёрыг ингээд 3 айл тийм үү байх юм бол энэ салаад мастрын машин болон манай энэ хутганы сетийг үнэгүй авах боломжтой. За яаж үнэгүй авах юм бэ гэхээр тэр 3 айлын нэг нь худалдаа авалт хийх юм бол одоо манай минимум одоо ойролцоогоор манай нэг сетний үнэтэй тэнцэх борлуулалт хийх юм бол манай энэ юунуудыг үнэгүй авах боломжтой. Хэрвээ тэр 3 айлчин худалдаа авалт хийхгүй бол одоо тэр эднэрийнхээ shipping handling-ийн фигийн төлөөд авах боломжтой. За одоо 2 минут үлдсэн байна. Тийм болохоор 2 минут үлдсэн юм чинь бас нэг хэдэн бас юу зар оруулах юм. За манай энэ электрик тоогоог хүмүүс аяуг сонирхдаг. За манай энэ электрик тоогоог бас нэг жижиг манай дунд зэргийн шилний тоогоотой бас авах боломжтой. Манай том энэ жил одоо 6 сар манай Монгол дилер нээгдсэний одоо 3 жилийн ой болж байгаа энэ 6-7 сар. Тийм болохоор би тусгай промо сет гаргасан байгаа. Тэр сетэн дотор манай электрик 2 тоогоо орсон байгаа. Нэг нь манай юу электрик skillet шарагч. Тэгээд манай электрик тоогоо бас залгадаг. Манай будаа агшаач бас энэ дотор орсон байгаа. За манай будаа агшаач гэхээр хүмүүс ганцхан будаа агшааж гэж ойлгоод байж магадгүй. За энэ будаа агшаагчийн дотор бид шүл ясны би энэ дотор 7 хоног болгон байнга шүлний яс гаргадаг. Ясны шүл гаргадаг. За тэгээ хуурах хийж болно бүтэн. Can you please stop? I'm on a video. We can watch that later. Манай охин чи яг намайг ярьж байгаа хажууд юм угаагаад нөгөө юу яагаад шууган гаргаад байдаг. За тэгээд энэ дотор шүл хийж болно, бүтэн чикен шаарж болно, мах шаарж болно, духовкнд хийдэг бүх төрлийн хоолыг энэ дотор хийж болно, хуурах хийж болно, будаа агшааж болно, плов хийж болно, бүх юм хийж болно. Тийм болохоор энэ манай энэ электрик тоогоонуудыг бас хүмүүс аяг сонирхдаг учраас энэ сард гарч байгаа манай том сетэнд одоо манай дилерийн одоо 3 жилийн ой зориулсан тусгай сет нь энэ 2 тоогоо маань хоёулаа орж байгаа. Тэгээ дээрэс нь шүлний 2 төрлийн тоогоо бас хайруулын тоог гэдэргээд ерөнхийдөө галт тоогоонд хэрэгтэй
бүх юмнууд тэр сетэн дотор орсон байгаа. Манай Salad Master Mongolia page руу ороод та нар сонирхоод үзээрэй. Тэр дотор одоо юу байгаа? Манай бүх мэдээллүүд, үүн нэтер бүх танилцуулгууд бүгдээрээ байгаа. Би бас энэ видеоныхаа доор description дээр нь бас манай пэйжний линкүүд бүх мэдээллүүдийг бас оруулнаа. За хоол болчихсон. 2 минут дуусчлаа. Хоол болцсон. Бүгдээр онгоолгоод үзье. За өөрөө ингээд тогоо маань тасраад, унтраад ингээд тасарсан байгаа. Тийм болохоор энийг ахиж энэ тоогоог одоо мартаад одоо ингээд түлэгтчин гэсэн юм байхгүй. Яагаад тэгэхээр энэ өөрөө энэ цаг тавьсан учраас өөрөө 15-18 минутанд дуусахаар өөрөө тасраад унтарч байгаа. Тэгэхээр одоо энэ бид нар шиг одоо busy тийм үү хичээлтэй одоо хүүхдүүдэд дугуулсан үдерт авч авчаад буцаад хүрээд ирэх чинь хоол чинь халуунаараа өөрөө чинь болчихсон, бэлэн болцсон, итгэд бэлэн болцсон хүлээж байна гэсэн үг. Окей. За бүгдээрээ юугаа тагаа онгоолгоё. За манай энэ таг бас нөгөө төгжөгдчихдөг. Яг л манайх юм semi vacuum одоо хагас юм битүү тогоо шиг ажилдаг учраас юу заримдаа манай тогоонуудын таг нь ингээд сорогдоод ингээд төгжөгдчихдөг. За тэрийг айгу амархан аргаар эсвэл энэ дээдлийн манай энэ тогооны хонхыг дээшээ олгоод агаар оруулаад юу яаж болно? Эсвэл ингээд жоохон сэлсрээ ингээд эргүүлэхэд өөрөө онгоочноо гэсэн. Та нар харж байгаа ямар их уур би энэ дотор ямар ч нэг ширхэгч ус хийгээгүй. Тэгэхэд ямар их уур ингээд усын ногоо юунаас хоолноос гараад тогтсон байгааг харж байгаа. За хоол бэлэн. За би одоо энэ хоолоо зүгээр юу яагаал хойлол болоо. За хоол бол ерөөсөө түлэгдсэн юм ерөөсөө байхгүй. Тогоо зүгээр ямар ч төлөнхөө байхгүй. Тэгтээ гоё юм шүүслэг, махан гоё зөөлөн, гоё ногоо маань өнгөөрөө гоё байгаа. Би нөгөө гаднаас ногоон сонгоо оруулж ирэх мартчих. Би нөгөө ногоон сонгоо оруулж ирэх гэж мартчих. Манай одоо нөгөө гадаа байдаг гарден маань бүх ногоонууд ногоон сонгоо дээр бүгд ургаад эхэлсэн байгаа. Тийм болохоор дэлгүүрээс ногоон сонгоо авахгүй яг өөрийнхөө гэрийн ногоон сонгон хэрэгжилж байгаа одоо. Энэ дээр жоохон гоё ногоон сонгон юу яагаад тавьчвал бүр гоё өнгө орно. За би болсон цөөнгийнхаа амтыг давсыг авсаадах. Та нартай бас ямар амттай болсон бэ? Үзүүлээ. За. Сэрэгч. За би цөөнгийнхаа амтыг амсаадах. That's perfect. Стогой амттай. Ногоо жигэд болсон. Гой ногооны амтнууд маань яг амтаараа байна. Байцаа их нарийнхан ирсэн учраас байцаа баг уусаад баг мэддэхгүй болсон байна. Заримдаа нөгөө манай хүүхдүүд бас байцаан тийм их байцаан дурггүй. Зарим манай Монгол айлууд 9 мус ногоо хийх дурггүй байдаг цовинда. За ингээд жижиглээд ингээд хийчих юм бол мэддэхгүй цовингийн амт яг амтаараа тэгсэн мөртлөө 3 төрлийн эмчээ би ногоо хийцэн байгаа гэдгийг баг мэдхгүй шахав идчихнэ гэсэн үг, окей? За дээрэс нь одоо манай 100 болж байгаа учраас хорхог олон төрлийн пари, янз янзын одоо парк дээр очиж хүмүүс махшаарч идээд байдаг. Тэгээ саяхан бас манай ихчих бас хонь гаргаад бас бид нэр хоньны мах, гоньны гид сэдэр идсэн. За тэрэн дээр би бас юу хэлмээр байна гэхээр манай монголчууд одоо аюух тостой өөхтэй их мах иддэг. За энэ artichoke extract гэж байгаа. За би энэ витаминын бас линкийг бас оруулаад өгөн та нар юу яагаад. Artichoke гэдэг нь маань ийм харахад ийм жижигхэн байцаа шиг тийм нэг сонин ийм хэлбэртэй. Манай монголчууд бол баг artichoke-ыг баг идэж мэдэхгүй, баг иддэггүй, яаж идэх нь ч баг мэдэхгүй баг. Тийм бол энэ artichoke-ны энэ extract-тэй энэ supplement, энэ бэлтгэл маань одоо энэ өөхтэй ийм махан төрлийн одоо ходоодонд одоо юу яхад шингээхэд ийм хэцүү өөхтэй махтай хоол идэж хахад энийг хоолныхаа дараа 1-2 ширхгийг уучхад нөгөө махыг чинь задлж өгөх нөгөө гидсэн дээр чинь одоо өдөржиндөө оройжиндөө тий хүнд орхихгүй тийм гоё байна гэсэн үг. За энэ artichoke-ны юм. За дээрэс нь ардаас нь хоолны дараа
заавал махтай махгүй их мах баг мах гэхгүй бүх хоолныхаа дараа энэ папая энзим гэж байгаа. Папая гэдэг маань ийм гоё хар жижиггүй үртэй ийм tropical ийм жимс байдаг. За тэрийг бас бид нар ингэж олноор ингээ байнга аваад идээд авах боломжгүй учраас энэ папаягийн энзим айгүй гоё. За энэ энзим маань одоо өтгөн хатах, ходоод одоо хүнд оргих тийм үү? Маргааш нь боцоод өтгөн гарахгүй, ходоодны асуудалтай, энэ чээж хорсох одоо тийм янз янзын одоо асуудлууд байна. За энэ папая энэ энзим гэдэг юм маань одоо ийм таблет шиг юм байгаа. За энийг яг ингээд чихэр шиг одоо энэ нөгөө минт шиг минт гэхээр минт чи монголоор юу гэдэг вэ? Нөгөө юу ингээ аманд хийгээд нөгөө нэг амнаас нь одоо ингээ хоол идэрний дараа ингээ муухай үнэртэй дээдэг шүү дээ хоол унд идсний дараа. Тэрийг дарахын тулд бид нэр ингээд бохиж ажилдаг ийм янз янзын юм гаанууд хэрглэж ингэж амандаа хэргэлдэг тийм үү? За тийм идэр хэрглэж исэн буусан одоо химийн бодистой юу бохидэрч ажиллахын оронд энэ папая энзимийг аваад үзээрэй. Энэ маань бас яг шиг минт шиг ийм амандаа ингээ хөлөхөд хоёрыг амандаа хийгээд хөлөх юм бол одоо дээрээс нь нөгөө амны ч муухай үнэрийг дарж өгөхөөс гадна бас ходоодын чинь гоё хоолны чинь одоо боловсруулах юунд чинь туслаад маргааш нь та нар ямар ч асуудалгүй өтгөн гарна. Окей? Ямар ч илүү дутуу юм уухгүй тэр дэлгүүрт байдаг янз янзын химийн тэр файбер янз янзын ямар ч уух шаардлагагүй та нар энийг хэрэглээд үзээрэй. Окей? За өнөөдрийн миний хичээл сонирхолтой байсан байх гэж бодож байна. За би одоо энэ хоол эзнийхаа дараа энэ хоёрыг идэнэ. Хэлээ тэргүй тийм болохоор энд тавьчих. Тийм болохоор миний өнөөдрийн ярьж өгсөн юмнууд сонирхолтой байсан бах. Яаж одоо өдөр тутмынхаа гэрийнхаа хоолыг амархан, хурдан, эрүүл яаж одоо энэ салаад мастрыг ашиглаад хийж болох одоо мэдээллүүд одоо та нар миний хичээлүүдээс одоо үзээд санаа оноо аваад ингээд өөрийнхөө гэртээ бас хийгээд туршаад үзээрэй. Хэрвээ манай хоолны хичээлийг сонирхож байвал манай хоолны хичээлүүд ямар ч үн төлбөр байхгүй би бүх хүнсээ авч очдог. Тэр очиж байгаа айлдаа ямар ч илүү дутуу дарамт байхгүй. Би бүх тогоонуудаа авч очино. Хоолоо хийх хоолныхаа бүх хүнсээ авч очоод та нарт нэг өдрийн чинь оройны эсвэл өдрийн хоолыг чинь даагаад биднэрээр одоо салаад мастрын аргаар эрүүл гоё амархан хоол яаж хийж болд юм бэ гэдгийг бид нартай холбогдоод гэртээ хийлгэж болно. За маа Чикагод байдаг айлууд бол намайг одоо сайн мэдэх бах. Би одоо Чикагод нэлээд олон одоо сүүлийн 4 жил ажиллаж байгаа учраас нэлээд олон айлуудаар орж гарсан учраас намайг бол сайн мэдэх бах. За бусад хотуудад би сая илээ яваад ирсэн, Калифорни яваад ирсэн. Бусад хотуудад байдаг хүмүүс яг манай хоолны амтыг амталж чадахгүй ч гэсэн манай энэ систем яаж ажилтгийг эрүүл хооллолт гэж юу байдгийг, эрүүл хоолноосоо яаж одоо витамин, минерал, шимт хичээлээ яаж одоо зөв авах ёстой гэдэг тэр мэдээллийг авмаар байвал 30 минутын онлайнаар би Zoom-ээр бас хичээл заадаг. Тийм болохоор гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ, нөхөртөйгээ, их нэртэйгээ те юу яагаад нэг өдрийн 30 минутыг өөртөө зарцуулаад би энэ мэдээллийг хоол хийхгүйгээр зүгээр мэдээллийг одоо Zoom-ээр бас ярьж өгч мэдээллийг хүргээж өгч болно. Тийм болохоор заавалч одоо Чикагод байх шаардлагагүй. Тийм болохоор өөр хотуудад байдаг хүмүүс байх юм бол, Монголд байдаг хүмүүс байх юм бол надтай холбогдоод онлайнаар Zoom-ээр манай 30 минутын хоолны хичээлийг үзэж бас надтай тэр хичээлийг орж үзэж болно, сонирхож болно гэсэн. За тийм болохоор дараагийн хоолны хичээл болтлоо. Түр баяртай бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Тэгээд бүгдэнд нь сайн эрүүл мэнд хүсье. За бай.